За Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх ард түмэнд 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн мэдчилгээ дэвшүүлэхдээ хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргаснаа албан ёсоор зарлалаа. Ирж буй гал морин жилд эзэн бог Чингис хааны байгуулсан Их Монгол улсын 820 жилийн түүх тохионо. Энэхүү тэгшөөг тохиолдуулан их хаанд Чингис цол өргөмжилж, Чингис хаан хэмээх алдар нэрийг анх дуурсгасан хар зүрх уулыг гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай уул болох зарилгыг Монгол улсын ерөнхийлөгч гаргалаа. Мөн чандман эрдэнэ усыг гамнах, их ундрагыг нь хамгаалах, цэвэр ариун байх зорилгоор эрт галмын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтаа бүхнийг ундаалж тэтгэж ирсэн Төв Азийн гадрын цэнгэг усны их болсон далайн ээж хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэнд сорнодруулахад таатай байна. Ийхүү Монголын төрөө түүхэнд анх удаа хөвсгөл далайн ээжийг төрийн тахилгатай нуур хэмээн зарлаж байна. Хөвсгөл нуур нь дэлхийн 17 эртний нууруудын нэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381.3 км3 байдаг нь дэлхийн цэнгэг усны 1.4% тэнцдэг байна. Хөвсгөл нуур хамгийн гүн хэсэгтээ 262.4 м, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36.5 км юм. Азийн цэнгэг ус нууруудаас усны эзэлхүүнээр 2 жагсдаг Монгол улсын нийт цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны тэг зууны 48%-ийг өөртөө агуулдаг байна. Хөвсгөл далай нь уртаараа 136 км, өргөнөөрөө 35 км сунан байрласан Монгол улсын хамгийн гүн, хамгийн цэнгэг, хамгийн их эзэлхүүнтэй нуур юм а. За нийт 2760 км квадрат талбайг хамран 381 м3 ус багтаасан далайн ээжид 40 орчим гол цутгаж ердөө ганцхан гол их аван урсдаг байна. Модон хүй, хадан хүй, далайн хүй гэх 3 аралтай бөгөөд хамгийн том арал нь далай хүй арал юм. Өмнөө хатгал, хойноо ханх усан замын бомбтой тосгонтой. За 100 цагт энэ бомбтуудаар усан тээвэр хийдэг юм.